Сайн байцгаана уу хүүхдүүдээ өнөөдрийн математикийн хичээлээр 1-р ангийн хүнд хөнгөнийг жиших. Хүүхдүүдээ хичээлээ анхааралтай үзээд бичиж тэмдэглээрэй. Өнөөдрийн хичээлийн хэрэглэгдэхүүн сурах бичиг, тооны дэвтэр, үзэг, өнгийн харандаа. Өнөөдрийн хичээлийн маань суралцахын зорилт урт хүнд эзэлхүүнийг шингэний хэмжээ, савны багтаамж харьцуулан стандарт бус хэмжих нэгж хэрэглэн жиших. Урт богино, хүнд хөнгөн, их бага, ижил тэнцүү зэрэг үг хэрэглэн тайлбарлах. Уртын хэмжээг сантиметрээр илэрхийлэн бичих. Хичээлийн маань зорилго хүнд хөнгөнийг жишиж сурнаа. Хичээлийн маань зорилт хүнд хөнгөнийг жиших, их багаар жиших. Эрт үрдийн цагт энэтхэг орны нэгэн сайхан ой модонд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамтдаа амьдарч байжээ. Тэгтэл нэгэн өдөр тэд ийн ярилцаж гин. Бид дөрөв эвтээ сайхан амьдран суухаас гадна бидний нэгэн том ах болбол дүүнэр нь ахыгаа хүндлэн өргөж ахан дүүнраа тэтгэж явъя гэж гинэ. Тэгээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гин. Тэгтэл тэдний дэргэд нэгэн том мод байхыг үзээд заан намайг жоохон тугал байхад энэ мод надтай чацуу өндөртэй байсан. Тэр үед би үүнийг шөргөөн тоглодог байлаа гэж гин. Харин бич хариуд нь намайг жаахан байхад энэ мод дүүлэн тоглох мөчөргүй. Надтай адилхан хэмжээтэй байсан тул сүүдэр нь намайг арайхийн халахалдаг байсан гэж гин. Энийг сонссон туулай намайг жоохон бүжин байхад энэ мод дөнгөж үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байсан. Харин тагтаа шувуу би нэгэн удаа модны үр зүүн нисэж яваад энд унахчихсан юм. Тэгээд энэ мод ургасан юм да гэлээ. Тэд ийхүү хэлэлцсэний дүнд хамгийн том ах нь тагтаа, удаах нь туулай, дараа нь сармагчин, хамгийн отгон дүүн заан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж хүндлэн мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтаа шувууг ах хэмээн хүндэтгэн дээрээ гаргаж гинэ. Харин тагтаа өнөөх модны үр жимсэнд хүрч аван дүү нартаа түгээн өгч тэтгдэг болжээ. Энэ бүгдээс үзэхэд дүүн ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж хайрлвал эвтэй найртай, аз жаргалтай амьдрдгийг харуулж гинэ. Хүүхдүүдээ эвтэй дөрвөн амьтан үлгэрт ямар амьтан гарсан бэ? Тагтаа, туулай, сармагчин, заан гэсэн дөрвөн амьтан гарсан шүү дээ. Хамгийн том биетэй амьтан нь ямар амьтан юм болоо? Сайн байна. Хамгийн том биетэй амьтан заан шүү дээ. Хамгийн жижиг биетэй амьтан нь ямар амьтан юм болоо? Сайн байна. Хамгийн жижиг биетэй амьтан нь тагтаа шүү дээ. Тэгвэл хүүхдүүдээ тагтаа, заан хоёрын аль нь хүнд юм болоо? Бүгдээрээ жинлэж үзье. Заан тагтаа хоёрын заан хүнд, тагтаа нь хөнгөн байх нэ. Хүүхдүүдээ одоо
дэлгэцэнд харагдаж байгаа зургийг анхааралтай хараад жишин шүү. Дэлгэцэнд нохой, муур хоёр байна. Нохой, муур хоёрын аль нь хүнд вэ? Хамтдаа жишээ. Зураг дээр байгаачлан нохой маань хүнд, муур маань хөнгөн байх нэ. Нохой гахаа хоёрын гахаа нь хүнд, нохой нь хөнгөн учир их тэмдгийг нь гахаан тал руу байршуулж тавина. Тэгвэл дараагийн зургийг харъя. Нохой туулай хэрэм хоёртой тэнцүү жинтэй байх нэ. Тэгвэл ямар тэмдэг тавих юм болоо? Маш сайн. Тэнцүүгийн тэмдэг тавина. Сайн байна хүүхдүүдээ. Хүүхдүүдээ, багш нь ямар амьтан байршуулсан бэ? Нохой, муур. Тэгвэл нохой, муур хоёрын аль нь хүнд жинтэй юм бол? Жингийг мэдхийн тулд бүгдээрээ юугаар хэмжиж жинлэж үзэх вэ? Маш сайн. Бид өмнөх хичээлээр жинлүүр үзсэн шүү дээ. Тэгвэл одоо бүгдээрээ жинлүүр дээр нохой, муур хоёрыг жинлэж үзье. Нохой маань хүнд жинтэй, муур маань хөнгөн жинтэй байх нэ. Одоо тэгвэл бүгдээрээ гахайг туулайтай харьцуулан жинлэж үзье. Багш нь зургаа байршуулсан байна. Гахай маань хүнд, туулай маань хөнгөн байх нэ. Хэдэн алин байна вэ хүүхдүүдээ? Маш сайн. 4 алин.